одоо амарсан мэт бүгэн хичээлж байгаа. Тэгээ хичээл уг нь амарсан. Харин судалгаа хийсэн таамаг. Амарсан. Энд гасаж юу лээ дипломд орчлоо ороогүй лөө. Арай ороо. Үндсэн хичээлүүд л одоо хийсэн. Ямар ёнгоо шүү юу? Яг үндсэн лабораторийн өмнө жамжаад байгаа юм шиг гэж үздэг. Аа. Сая нэг тэмээ тэгсэн байна. Тэр юу шүү? Оо ямар гоё том ёнгоо шлээ. цагааны нөгөө Чи одоо бүхэл судалгааны газрыг ямар хухад оруулж байна. Гэ тийм том мацгаа тэр юм мэдээж явуулж. Клубд өөрийг нэг гоё танилцуулаач. Намайг Хариун бол танилцсан юм гэдэг. Солонгос төрөд 2 жил гарсан болж байна. Эхнэрийн хамт амьдардаг. Жумбөгдийн хакиуд радио and communication engineering чиглэлээр Солонгос дээр хэр удаа жаалаа? би одоо Солонгос төрөд 2 жил гарсан болчихсон. 2 жил гарсан. Шууд ирээд үзээд орсон тийм. Тий, ирээд. Суугаад. Тэгтээ нөгөө юу яд шүү дээ. Хичээл бол айлаас болчихсон шүү дээ. Тэгээ хичээл бол гэхдээ Солонгос англиар хөлөөл юм. Сүүлийн үед нөгөө COVID-19-тай болохоор онлайнаар ороо. Одоо тэгээд яг ямар зүйлээ мэргэжлээ. Манай мэргэжлүүд яг үндсэн мэргэжил болохоор радио and communication engineering гэж боддог. Солонгосоор бол жамбуу түншин хаг гэж боддог. Өөрөөр хэлбэл яг антины чиглэлийн судалгаа хийдэг лаборатори гэж хэлж байна. Доктор шүү дээ. Тэгээ доктор. Мастер хаа сурчсан. Би бакалавр магистр болохоор шинжлэх ухааны технологийн сургуульд эрчим хүчний сургуульд хамгаалсан. Одоо тэгээ ямар төсөл судалгаан дээр ажиллаж байгаа юм хвчлээ. Одоо за судалгаа гэх юм бол яг антины чиглэлээр байгаа нэг хэд хэдэн судалгаа хийж байгаа. Төсөл гэх юм бол электронтой холбоотой хэд хэдэн төсөл хийж байгаа. Тэгээд тэтгэлэг авдаг л юм. Тэгээ тэтгэлэг болохоор VK21 гэж байдаг шүү дээ. Тийм манай их чи тэтгэлэг авдаг юм тий. Тэгсэн нөгөө цаад бас нөгөө стипендтэй Тэгээ стипендтэй. тий. Сургалтын төлбөрөө бол өөрөөсөө юу? Гэхдээ зургийн төлбөр профессор төлдөг. Чи ч юм бүр тэгвэл өнгөө сураад тэгээ дээрээс нь тэтгэлэг аваад хэсэг санд байдгүй юу? Гүү. гэр бүл насанд байдаг тий. Тэгээ гэр бүл энэ эхнэрийн хамт амьдардаг. Одоо тэгээ хизээ төгсөх бодолтой юм. Төгсөх арай болоогүй байна тий. Тэг болоогүй. Яг төлөвлөгөөгөр бол одоо 2-3 жилийн дараа. За одоо яг чиний сурж байгаа энэ хинхэмтчин ер нь өөр ямар чиглэлийн арай жоохон чамаас өөр арай жоохон өөр чиглэлийн мэргэжлүүд бас байгаа шүү дээ. Тэг ямар мэргэжлээрээс авдаг талаа. Хідэн хийх юм тийм. Технүүдийнхаа нэрийг. Тэр бүтцийг л би сайн мэддэггүй шүү дээ. Яг манай хажуу талын лаборатори гэх юм бол одоо яг тийм MCU тал руугаа, chip design тал руугаа лаборатори байдаг. Тэгээд нөгөө шууд Монголоос хэлний бэлтгэл юмстай сураагүй шууд сургуульд орсон гэдэг тийм шүү дээ. Тэгээд яг ямар шугамар яаж юм чөмбөгтэй. Тийм. Одоо манай Монголын манай профессор маань Чөмбөгдөө хакиг төгссөн. Тэгээд тэр багш маань болохоор одоо энэ лаборатори төгссөн бас нэг доктор үед нь манай нэг багштай найзч гэх юм уу тийм шугамар танилцуулаад Монголоос нэг оюутан авна гэдэг. Тэгээ манай багш намайг санал болгоод тэгээд найширсан. Баярлалаа. Өөр юм даа. За энэ болохоор галсаагийн суудал. За энд одоо миний суудал. Аа. Энэ болохоор манай нөгөө нэг Монгол оюутан байдаг. Тэнд болохоор судалгаа хийдэг. Үндсэндээ манай дээр full time-аар суудаг 3 оюутан байгаа. Хоёр Монгол оюутан, нэг Солонгос. Харин хаалтаа юм. Солонгос оюутан энэ тэнд суудаг. Яагаад ийм олон компьютер байгаа илээ? Энэ компьютер өдөр мөрөг антины симуляц хийдэг болохоор хугацаа их ордог учраас 2-3 компьютер дээр хэрэглүүлэх шаардлага гардаг. Тэгээд нэг компьютер дээр хэрэглүүлж нөгөө компьютер дээр бас өөр ажил хийдэг ч юм уу тий. Цаг хугацаа хэмнэл илүү хурдан л ажлын үр дүн гаргах юм.
удирдах учраас олон. Тэгээ зайлшгүй шаардлагатай байтал ашиглана л да. Байнга. Гэтэ яг үнсэн төлөвчөрчин бол хийдэг. За нэг семестрийн төлбөр 2 сая 700 мянган вон байсан. Тэгээд 100% багшийнхаа юу гарав тий. Тий. Тэгээ өдөрт ер нь хэдэн цагийн сургууль дээр өгүүлж байна. Яг албан ёсны цаг бол өглөө 8:30-аас бид нар хуруугаар шалгадаг. 26:30. Амар ажил юм биш үү? Тэгээд ингээ хасаа бүтэн сайн бол амартай өстэй тий. Амралтын бол нэг л өдөртэй. Бүтэн сайн л амартай. Тий. Тэгээ үнэхээр зайлшгүй судалгаа ч юм уу тий төслийн ажил ихтэй бол өтсөд ирж байна. Ажлын үйл явц нь яаж явагддгийг харъя. Өнөөдөр жишээл нэг схем гаргах хэрэгтэй. Тэгээд схемээ гаргах гад дата шийдүүдийг хараад схемээ гаргах явж байна. Юуны схем юм? Одоо нэг манай нэг төсөл хийгдэж байгаа төслийн нэг схем байна. За. Тий. Яг төсөл явагдаж байгаа учраас яг юуны төсөл гэдэг нь бас яг хийж болдог юм байна. Зүг. Тий. Ингээ авчвал буруудт юм бол. Хүн байхгүй шүү. Пүү, ширэмрийг нар. Энэ бол яг өдөр нэг хөөс схемээ цирко дизайнаа гаргаад систематика гаргаад дараа нь PCB файлаа бэлддэг. Тэгээ PCB файлаа хэвлэлсний дараа ийм их хавтан өөр ингэж гарч ирдэг. Энэний дараа нь болохоор бид нар компонентуудаа энэ гагнаад тий. Тэгээд ингээд энийг програмчлалдаг ч юм уу тий. Ийм байдлаар ингээд бүтээгдэхүүн гардаг гэсэн үг. Ийм адин гэж ойлгогдоод юу яриадсэн шүү дээ. Тэр чи одоо миний ойлгохоор болохоор ингээл Зургтын антин гэж ойлгосон шүү дээ. Мөн тий. Одоо бидний та бүхний хамгийн өргөн ажиллаж байгаа нөгөө Bluetooth, Wi-Fi гэдэг шүү дээ. Тэд чинь бүгд антин багхгүй юу? Харин зөв мөрөөр ажиллаж байгаа тий. Хамгийн сайн мэдэн нөгөө DD-ш антин гэдэг. Одоо нөгөө рутер мөтер энэ чинь бас уу. Тий, рутерийн нөгөө антин мэдэн шүү дээ. Тэр чинь одоо 2.4 ГГц антин багхгүй Wi-Fi. Одоо тэгээ тэрийг хийдэг. Яг л тийм талын антим гэж тэгж ойлгож байна. Гэхдээ яг бид нар нөгөө тухайн судалгаа ч юм уу тэгээ төслөөс хамаарат антинууд нь өөр өөр байдаг хгүй. Хэрэглэнээс хамаарч антинууд нь өөр өөр. Тийм чинь ми хийдэг гэдэг юм байна шүү. Яг тийм судлаа. За одоо галсангийн яг чадварыг шалгахаар бид нар нэг ноутбук авчирсан байгаа. Офси програм сонгосон. Тэгэхээр хурдан суулгах нь шалгая. Солонгос сурах хэсэг хүндрэлтэй асуудал юу байна? Нөгөө Монголд сурсан, энэ сурсан хоёрын ялгаа нь яаж харагдчих юм? За яг хуу ялгаа гэх юм бол арай жоохон технологийн хувьд бол арай өөр тий. Шинэ шилжилт өгöd ажилладаг. Сурах юу арай өндөр гэх юм. Нөгөө талаараа бас мэдээж хоёр дахь жил гэдэг утгаараа хэлний асуудлууд бас тулгардаг. Чи Монгол сургуулиар нөгөө магистрат хүсчөөд тэгээд ажиллаагүй ерөөсөө шууд ирсэн юм уу? Би ажилласан туршлага байгаа юм. Жил хагас хүмүүс амын дэс сургуульд багшилж байгаа юм. Багш байдаг шүү дээ. Тэгээ одоо сургуулаа төгсөөд Монголд очиод юу ямар ажил хийж төлөвлөж байна? Ажлын ажил. Маш Монголдо бэмжлэрэл ажиллаж байна. Яа, энд бол алт явж штэ. Тав инженер болсон байна шүү дээ. Энд бол зүгээр алт явж За байна. ялгаа бол технологийн хөдөлгөөс манай Монголын профессорч бас ундаг шүү дээ. Тийм бах тийм. Нэг үе. Би бол бас Монголын профессор гэж яг нэг гол орчин нэг боловсролыг дэмжих тийм юм л юм болох байна. Тодорхойлж байгаа нэг засгийн газар жижиг компаниуд нэг дэмжиж явчихдаг тийм хамтарч ажилладаг төслүүдтэй. Монголын болохоор тийм төслөөр боловсрол талаа дэмжих жоох муу ч юм. Дээрээс нь сургуулийнхаа лабораторийн баазыг дэмжих талаас жоох юм шиг. Тэгвэл яг ингээд адилхан лабораторийн баазтай байх юм бол манай Монголын профессор баятад болохгүй л юм биш. Яг ялгааг л хүн шүү дээ. Угаасаа хүний хэрэглэж байгаа юмас л аягүй хамаарна шүү дээ. Одоо жишээлбэл Nokia барьж байгаа хүн одоо Android утас барьж байгаа хоёр хүн л гэсэн үг шүү дээ. Android утас барьж байгаа хүн Android бүх юм мэдээж Nokia барьж байгаа хүн Android утас барихаар ямар ах вэ? Тэгж байгаа юм судлаад ямар ах вэ? Яг л юм харьцаа. Одоо бусад монголчуудтай хандаж хэлэх үг байна. За ер нь хүн бол өөр насан туршийн суралцагч учраас байнга суралцж байгаараа тэгээд өөрсдөө байнга хөгжүүлээд шандрах үе гарвал өөрсдөө даван туулах ихтгэл үнэмшил бас үлдээж байгаарай гэж хэлье да. Шантарч болохгүй шүү. Зорилгын төлөө тууштай байгаарай. Тэгээ бүгд энэ COVID-19 сар дахлын одоо халдвар дэглэмээ сайн баримтлаад өссөн зорилгоо биелүүлээрэй гэж хэлье. За чамд ч гэсэн баярлалаа ингээд ийм сонирхолтой гой туршлагууд хийх юм байна. Тийм лабораторио бас танилцуулаад ингээд цагаа гаргасан бас
Баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэсний. Facebook-ийн хүмүүсийн галын хөдөлгөөн Facebook нь шүү. Өөрийн хүн туслах дуртай юм. Инвэ. Хатаа. За дараагийн дугаарт бүгд ахиугийн гадаад эдийн засгийн нэгэн багцрын бүлчнэ. Come on. Places never been before.